нөлөөлөх маш том алхмыг үүгээр дамжуулж хийж чадсан. Ингэснээрээ бид өнөөдөр дэлхийд өрсөлдөхүйц салбар доторх нэг зүйлээрээ бас нэг алхам ойрцсон гэж хэлж болно. Стратегийн 5 дугаар зорилт бол бид юуг тавьсан бэ? Оюуны бүтээмж өндөр зайлантай ажлын байр. Харилцаа холбооны салбар, мэдээллийн технологийн салбарын хөгжил гэдэг бол дандаа өөрөө нийгмийнхаа хөгжлөөс төрүүлж явж байдаг. Төрүүлж явж байгаа учраас бас нийгмийнхаа хөгжлийн түвшин нь болдог, зүтгүүр нь болдог. Тэгээ энэ салбар дээр хөгжсөн харилцаа нь буцаад одоо нийгмийн, улс төрийн, эдийн засгийн бүх чиглэлөө бол нөлөөлж ирдэг. Програм хангамж гэдэг энэ зүйл дэлхий дээр нэг хэлээр бичигдэж байна. Энэ нэг хэлээр бичигдэж байгаа энэ их мөнгөн урсгалаас бид өөрсдийнхөө оюуны потенциал тулгуурлаж, бүтээгдэхүүн хийж, түүнийгээ борлуулж бид дэлхийн зах зээл дээр бас мөнгө олох боломжтой байна гэж үзэж энэ төслийг төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлсэн. За энэ төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлэхдээ бид мэдээллийн технологийн үндэсний паркийг бид Монгол толгой Silicon House болгон өөрчилж, түүн тулгуурласан маш олон ажлуудыг хийсэн. За мэдээлэл технологи шууд харилцаа холбооны газрын дэвшүүлсэн 7 зорилтын хүрээнд мэдээлэл технологийн үндэсний парк нь өндөр зайлантай ажлын байр, олон улсын бүтээгдэхүүн хөтөлбөрийн хүрээнд Америкийн нэгдсэн улсын Silicon Valley-д нэг компани Alchemist Technologies гэдэг компаниг 60 хоногийн хугацаатай хөтөлбөрт хамрагдуулаад оролцуулаад ирсэн байгаа. Мөн манай инкубатор компаниудын бүтээгдэхүүнүүд Японы зах зээл бол Америкийн зах зээл, Хятадын зах зээлүүд шинэ гараад эхэлсэн байна. Мэдээлэл технологийн үндэсний парк дээр олон улсын ерөнхийдөө 3 шалгалт явагдаж байна. Японы мэдээлэл технологийн инженерийн ерөнхий шалгалт гэж явагдаж байна. Сингапурын ICDL буюу бас нэг шалгалт явагдаж байна. Мөн энэ жилээс эхэлж Солонгосын Top Seat-ийн шалгалт нэмэгдэж орж явж байгаа. Энэхүү шалгалтууд нэмэгдэж орж ирж байгаатай холбогдуулан мөн зохис сургалтуудыг бид нээс зохион байгуулж байгаа. Тэгэхдээ өнгөрсөн үйл ажиллагаар явж исэн сургалтуудыг бид тэрнээс илүү шинэ өндөр технологиг Монголд байхгүй технологиудын сургалтуудыг төлхөө нэвтрүүлж оруулахын төлөө ажиллаж байна. Өнгөрсөн 4 жилийн хугацаанд 4 том чуулганыг бас зохион байгуулсан. Энэ бол Монголын програм хангамж үйлдвэрлэгчдийн салбарын анх дугаар чуулганаас эхлээд зохион байгуулсан. Энэ чуулганы үр дүнд бид нэг ойлголцод хүрч чадж байгаа. Тэрний үгээр Монголын бүхэл компаниуд, Монголын төрийн байгууллагууд Монголын програм хангамж үйлдвэрлэгчдийн бүтээгдэхүүнийг авах боломжтой юм байна. Тэд дэлхийн стандартад нийцсэн бүтээгдэхүүн гаргах чадвартай болчтой гэдгийг бас харуулж байгаа. Миний түрүүнд дурдсан төц машин, замын цагдаагийн бэлэн бус төлбөр тооцооны систем, за нэмийн үртгийн албан татврын сүүлд хэрэгжиж байгаа нөөтийн урамшууллын систем гэдэг маш олон том системүүд. За тэр дундаа санхүүгийн програмууд, уул уурхайн програмууд гэдэг маш олон програм хангамжууд Монголын компаниуд хийж гүйцэтгэж чадж байгаа нь бас энэ төслийн зорилттой бас уялдаж байгаа. Эдгээр салбарт ажиллаж байгаа компаниудаа бас амжилт хүсэж богино хугацаанд дэлхийд гарч дан ганц монголчуудыг уул уурхаагаас биш оюуны чадамж дээр тулгуурлан хөгжиж чаддаг маа гэдгийг харуулна гэж итгэж байгаа. Энэ зорилтын хүрээнд бид нар бас нэг том зорилтыг тавьсан. Энэ бол юу байсан бэ гэхээр бид 1200-аад онд Чингис хаан дэлхийг байлдан дагуултаараа эзлэж Чингис хаан гэдэг нэрийг өнөөдөр түүхэнд үлдээж чадсан бол түүний үр сад нь оюуныхаа бас байлдан дагуултаар Чингис хаан хоёрыг бас бүтээж чадна хаа гэдэгт итгэлтэй байгаа. Тийм учраас 5 дугаар зорилт бол энд чиглэж орсон. 6 дугаар зорилт бол 5 дугаар зорилттойгоо уялдаж гарч ирсэн. Яагаад энийг тусдан зорилт болгож тавьсан бэ гэхээр оюуны бүтээмж өндөр цалинтай ажлын байраас энэ бие даасан бас дахиад нэг шинэ бүтэц гарч ирж байгаа. Энэ бол олон улсын стандартын бүтээгдэхүүн. Өнөөдөр дэлхий дээр нэг хэл байдаг. Дэлхийн улс үндэстнүүд бүгд өөр өөрийн хэлээр ярьдаг. За програм хангамж бол ганцхан хэлээр ярьдаг. Тийм учраас бид юу гэж хэлж байгаа нөхөр дэлхийн энэ нэг хэлээр бичигдэж байгаа энэ өргөн уудам хязгааргүй цаг хугацаатай уралдан хөгжиж байгаа энэ зах зээл дээр монголчууд бид хүчтэй тоглогч, хүчтэй үйлдвэрлэгч, хүчтэй лид хийх хүмүүс болж чадна гэж харсан учраас бид нар олон улсын стандартын бүтээгдэхүүнийг зорилт болгон тавьж гаргаж ирсэн. Програм үйлдвэрлэгчдийн холбоо бол хагас бид нар үндэсний програм үйлдвэрлэгчтэй биш бас олон улсын түвшинд үйл ажиллагаа явуулдаг дэлхийд танигдсан компаниудтай хамтарч ажиллаж бид нар бас тэр компаниудаасаа одоо хөгжлийн чих хандлагын чиглэлээр ч гэдэг юм уу цаашид ер нь Монгол улсад програмжийг хөгжүүлэх чиглэлээр суралцах зүйлүүд их байгаа болохоор эдгээр компаниудтай хамтарч үйл ажиллагаагаа хамтран зохион байгуулахыг бол ирмэлцдэг. Энэ ч утгаараа бид нар дэлхийд алдартай Oracle, Microsoft, мөн дүүншлэн HP, Dell
тэгээд одоо бусад компаниудтайгаа эдгээр үйл ажиллагаа хамтран зохион байгуулж байгаагаар бас нэлээд онцлог. Өнөөдөр энэ бодлогын хүрээнд бид нар бидний сайн мэддэг Silicon Valley гэж нэрлэгддэг Сан Францискод бид компаниудыг гаргая, бүтээгдэхүүнийг борлуулъя гэдэг зорилтыг тавьсан. Өнгөрсөн 4 жилийн хугацаанд бид энэ зорилтын хүрээнд амжилттай ажилласны үр дүнд бид анхныхаа Монгол компанийг хөтөлбөрийн шугамаар гаргаж чадсан. Энэ Монгол компани маань 2 сарын хугацаанд Сан Франциско буюу Silicon Valley гэж нэрлэгддэг тэр Silicon нуруунд очиж ажилласан. Ингийн 2 сарын хугацаанд маш их туршлагыг хөрвүүлээд 2 дугаар шатныхаа сонгон шалралтанд тэнцээд ирсэн байж. Энэ өөрөө бид нар юуг илэрхийлж байна вэ гэхээр тэр хүн биднэрт жим гаргаж өгч байгаамаа. Тэрхүү жимээр дараагийн компаниуд явнаа. Ингээд бид нар олон улсын зах зээл дээрээс мөнгө босгоод цаашлаад Монгол хүний бүтээсэн програм хангамж, Монгол хүний бүтээсэн тоглоом, Монгол хүний бүтээсэн нэг зүйл, Монгол хүний бүтээсэн тэр бүтээгдэхүүн дэлхийн нийтийн хэрэглээ болоход ойрхон байгаа. Бид үүнийг бол маш ойрхны ирээдүй, маш ойрын зорилт үр дүнгээ өгөх зүйл гэж харж байгаа. Шуудан суурилсан дэвшил, стратегийн 7 дугаар зорилт. Өнөөдөр шуудан дэлхийн улс орнуудад сонгодог утгаараа хөгжсөн. Бидний амьдрал маш завгүй болсон. Завгүй болж байгаагийн хэрэгээр биднэрт бас хувьдаа хийж гүйцэтгэх маш олон зүйлүүд бий болдог болсон. Магадгүй би өөртөө эрэгтэй байгаа нэг цамцыг дэлгүүрээс онлайнаар худалдаж авахд түүнийг нь хүргэж өгдөг үйлчлэгийг өнөөдөр логистик гэж нэрлэдэг. Тэгвэл өнөөдөр логистикийн үйлчлэгийг хэн хэрэгжүүлдэг вэ? Олон улс шуудангийн байгууллага, Монголд ч гэсэн шуудан хэрэгжүүлдэг. Шуудан гэдэг энэ зүйл өөрөө монголчууд бидний хувьд орчин цагаараа хөгжих ёстой байна гэд шуудан суурилсан дэвшлэг гэдэг энэ зорилтыг тавьсан. Энэ зорилтын хүрээнд бид нар ухаалаг шуудан гэдэг төслийг хийж хэрэгжүүлсэн. За нэг жишээгээд хэлэхэд бол одоо бид нар энд хамгийн өндөр хүрээлттэй за энд 36 дугаар салбарын Эрдэнэ туяа гэдэг нэг хүрээлчийн өнөөдрийн одоо явсан зам хөргөсөн шуудан тэрний бүсэг хаалтыг дүнг болоод харж байна. Одоо зөвхөн одоо энд Улаанбаатар нэрчсэн байгаа зөвхөн нэг шуудан чимээ одоо хийсэн гардуулжуулан өнөөдөр явсан замыг харж байна. Энэ хүн өнөөдөр өглөө 8 цагаас хойш ажиллаа гараад 16 км явж нийт одоо Эрдэнэ туяагийн 25 одоо шуудан илгээмжийг бол мэдмэг гардуулсан байна. Энийг өнөөдрийн одоо энэ шууданчдын бүтээсэн энэ шуурхай удирдлагын төв энэ төвөөс бүх одоо энэ мониторинг бүх юмтыг хийгээд сууж байгаа нь бол цаашдын одоо шуудангийн дэвшилт бас өндөр одоо хувь нэмрээ оруулж байгаа гэж бодож байна. Дээр нь шууданч бидний бас нэг одоо хийсэн дэвшилт бол шуудангийн хөргөлт гардуултыг бол тусгай одоо энэ бидний нэрээр гар утасны ухаалаг програмыг ашиглаж нэг таартай хийж байгаа. Шууданч маань одоо өөрийнхөө илгээмжийг шуудан хүлээн авч байгаа хүлээн авахтай гардуулсан дараа гар утсан дээр тусгай аппликейшны тусламжтайгаар бол одоо шуудан гардуулсан гэдэг бүх одоо мэдээлэлээ өгөх гарын үсэг хаагдж байгаа. Энэ хаагдж байгаа шуудан гардуултын хөргөлтийн энэ хаагдж байгаа систем нь бол шууд одоо манай хаана газар нутаг орон зай үл хамааран шууд манай одоо төв шуудангийн серверт бүртгэгдээд энэ бол дэлхийн шуудан холбооны IPS гэдэг програмд бүртгэж байгаа. Бидний бас нэг хийж байгаа бас нэг бол одоо бүрийн бүтээмж шалжиж байгаа бас нэг систем бол бид нар ус хоорондын одоо транзит шуудан энэ амс гэж хэлж байгаа. Ухаалаг шуудан гэдэг төслийн хамгийн том зорилт нь өнөөдөр байгаа бодит статистикээр тулгуурлаж хийсэн. Тэр нь юу гэхээр монголчуудын хаягжуулалтын систем маань бүрэн хийгдэж шийдвэрлэгдээгүй байсан учраас бид шуудан иргэнд яаж хүрэх вэ? Нэг шуудангийн хайрцагаар хичнээн хэрэглэгчийг үйлчлэж болох уу? Өөр логистик ямар төрлийн үйлчлэгнүүд байх вэ гэж зорьсон. За энэ зорилтын хүрээнд бүс нутгаар нь харж хүн ам төвлөрсөн хамгийн гол үйлчлэгээний төв дээр ухаалаг шуудангийн хайрцагийг байршуулна. Тэр ухаалаг шуудангийн хайрцаг үйлчлэгээний төрөл буюу илгээмжийн багтаамжаас хамаарсан өөр өөрийн гэсэн 50 орчим нүдтэй байдаг. Тэр 50 нүд нь тухайн хэрэглэгчдэд бүтээгдэхүүн ирнэ. Бүтээгдэхүүн ирэхэд гар утсанд нь нууц код, хаяг, байршил мэдээлэл очдог. Хэрэглэгч нууц кодоо хийлээ, хайрцагны хаалга онголоо, бүтээгдэхүүн авлаа, төв дээр илгээмж очихдсан, авсан гэдэг мэдээлэл өгдөг. Ингээд тэр илгээмжийг нэг хайрцгийг өдөрт хичнээн хүнч ашиглаж болохоор ийм анх зорилттойгоор хийгдсэн. За энэ зорилтын хүрээнд хийгдсэн энэ төсөл хөтөлмөр нь амжилттай хэрэгжээд өнөөдөр бол Монгол улсыг Улаанбаатар хотод 18 цэг, за Дархан Эрдэнэ гээд нийт 20 цэг дээр бол ухаалаг шуудангийн хайрцаг үйл ажиллагаагаа явуулж байна. Төц машинтай харьцуулж үзэх юм бол харьцангуй өндөр түвшинд хэрэглээ нь өсөхгүй байгаа ч гэсэн бид энэ төслийг бол ойрын хугацаанд үр дүнгээ өгч чадна гэдэгт бол итгэлтэй байгаа. Ер нь бол
Түц машинаар дамжуулаад гадаад паспортыг захиалж болж байгаа. Иргэний үнэмшлэхний хаягдсан иргэний үнэлгээ дахин захиалж болж байгаа. За түүний хүлээн авах процессыг бид нар ойрын хугацаанд бол ухаалаг шуудангаар авч хэрэгжүүлдэг энэ схем рүү орно гэсэн ийм зорилттой явж байгаа. За эдгээр том 7 зорилт бол өнгөрсөн 4 жилийн хугацааны мэдээллийн технологи шуудан харилцаа холбооны газраас хийж хэрэгжүүлсэн төсөл хөтөлбөрийн том толгой гэж хэлж болох 7 зорилт байсан. Үүн дээр нэмэгдээд нэг том ажлыг бид бас дурдахгүй өнгөрч болохгүй. Энэ бол бүх нийтийн үйлчлэгээний үүргийн сан. Өнөөдөр бүх нийтийн үйлчлэгээний үүргийн сангийн зорилго нь маш энгийн. Аслагдсан сум суурин газруудад харилцаа холбоог түгээн дэлгэрүүлэх, түүнийг хүрэхэд оршиж байгаа. Энэ утгаараа өнөөдөр харилцаа холбооны тусгай зөвшөөрлийг эзэмшигч бүхий л компаниудын татвар ногдуулах орлогын 2%-аар санхүүждэг. За энэ санхүүжилтийн үр дүнд аслагдсан сум суурин газруудад харилцаа холбооны үйлчлэгээ хүрэхэд оршиж байгаа. За өнгөрсөн хугацаанд хийж хэрэгжүүлсэн томоохон ажлуудаас таймлан хэлбэл 100 гаруй аслагдсан сум суурин газар хөлийн бомбод дүүрэн холбооны үйлчлэгээ хүргэсэн байна. За тухайлбал Алтан булгаас замын өдөртөл 18 км тасралтгүй 3 жил хийж оруулсан зэрэг ажил нь энэ хүрээнд амарна. За интернетийн цогц үйлчлэгийг 118 санд хүргэсэн бөгөөд за Монгол Улсын засгийн газрын шийдвэрийн дагуу үнийг 2 дахин бууруулж хурдыг 3 дахин нэмэгдүүлсэн зэрэг ажлыг хийж гүйцэтгэжээ. За бүх сүмдэд шуудангийн үйлчлэгээний хөргөлтийн давтамжийг 7 хоногт 2-оос 3 удаа болгон нэмэгдүүлж ажилласан байна. За мөн 21 аймгийн бүх сүмдийн иргэдэд мэдээлэл харилцаа холбооны технологи хэрэглээний сургалтыг зохион байгуулсан байна. Харилцаа холбооны дэд үтцийг өргөжүүлэх ажлын хүрээнд 25 газар 25 м холбооны самбаг, 6 аймгийн 7 сумд харилцаа холбооны хээрийн сайт, 4 аймгийн 5 сумд мэдээлэл харилцаа холбооны нэг цэгийн үйлчлэгээний төв барьж байгуулсан зэрэг томоохон төслүүдийг амжилттай хэрэгжүүлсэн байна. Харилцаа холбооны дэд үтцийг өргөжүүлэх ажлын хүрээнд 25 газар 25 м холбооны самхаг, 6 аймгийн 7 сумд харилцаа холбооны хээрийн сайт, 4 аймгийн 5 сумд мэдээлэл харилцаа холбооны нэг цэгийн үйлчлэгээний төв барьж байгуулсан зэрэг томоохон төслүүдийг амжилттай хийж хэрэгжүүлсэн байна. Зам дагуу буюу 1008 км-т өнөөдөр бүх нийтийн үйлчлэгээний үүргийн сангаар өнгөрсөн 4 жилийн хугацаанд тасралтгүй 3 жил сүлжээ буюу мөн дээрээс нь харилцаа холбооны сүлжээг оруулсан. Ингэснээр өнөөдөр бид ямар том зорилтыг тавьж харуулж чадсан бэ гэхээр аюулгүй байдал, олон улсын стандарт шаардлага тавигддаг маш том зорилтыг бид нар энэ бүх нийтийн үйлчлэгээр хэрэгжүүлсэн. Мөн дараагийн зорилт нь бид баруунаас зүүн, зүүнээс баруун чиглэлд мөн адил төв зам дагуух энэ 3G-ийн тасралтгүй сүлжээг бий болгоход зорж ажиллаж байна. За мөн үүнийгээ дагуу аслагдсан сум суурин газар хил залгаах сумдууд, за тэгээд хөлийн цэргийн ангиудаар бүх нийтийн үйлчлэгээний үүргийн сангаар дамжуулж харилцаа холбооны үйлчлэгийг хүргэх ажлыг эрчимтэй хийж хэрэгжүүлсээр байна.